За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр фото лайвын маань нэгэн лайв болос эхлэхэд бэлэн болж байна. Тэгээд миний тархинд бичигдсэн гэр зургийн бүтээлүүд гэсэн сурлаа үргэлжлүүлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бол 15 дугаар сурлыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр баг зэрэг мэдээллийг бол тавьсан байгаа энэ уран бүтээлчин. Гэхдээ бол яг энэ маш олон жилийн бараг 40 гаруй жилийн уран бүтээлийн замналын тухай бас 30-40 минутанд бол ярина гэдэг бол бас нэлээд хангалтгүй. Гэхдээ би бас чатгаараа базаад тэгээ магадгүй одоо илүү монголчуудад монгол уран бүтээлчд монголын гэрэл зурагчд илүү одоо хэрэгтэй өнцгөөс нь бас ярих гэж бодож байна. За тэгээд энэ уран бүтээлч маань энтэг улсын уран бүтээлч байгаа. За тэгээд одоо нэг 60 шүгэж явж байгаа ийм эмэгтэй байгаа. Нийтдээ нэг 40 гаруй жилийн ийм одоо уран бүтээлийн замналтай нэг 10-аад жил одоо гэрэл зураг аваад 10-аад жилийн хугацаанд бол яг фото журнализмаар бол ерөнхийдөө бол ажилласан. За тэгээ 30 ерөнхийдөө нэлээд гараад фото журнализмын хийхэ болоод ер нь илүү одоо артистик буюу илүү уран бүтээлийн шин чанартай төслүүд дээр ажиллаж эхэлсэн ийм түүхтэй юм байна. За тэгэхээр яг бид нар бол одоо өнөөдрийн лайваас ахуулаад Zoom гэдэг аппликейшнийг хэрэглээд эхэлж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг лайвын хувьд бол одоо хувь хүнийхээ хувьд бол яг лайвыг хийхэд бол надад хамгийн одоо түүхтэй ч юм уу да гэх юм надад тийм юу гэдэг 100% таалагддаггүй гэх юм уу да тийм зүйл нь юу гэдэг вэ гэхээр заавал би өөрийнхөө ингээд царайг ингээд заавал ингэж дандаа харах хэрэгтэй байдаг нь надад бол нэг тийм тиймдээ жоохон дасгад жоохон хэцүү хэврэл байгаа. Тийм тэгэхээр Zoom дээр бол одоо яг бас би заавал царайгаа харуулдаг юм айгүй багасж байгаад бол миний хувьд бол айгүйх баяртай байгаа. За тэгэхээр бүгдээр ингээд тухайн уран бүтээлчийн тухай илүү одоо мэдээлэл олохын тулд вебсайт руу нөрөө бас нэг жижигхэн бичлэг бас байгаа. Тийм тэгэхээр та бүхэн миний царайг бол нэлээд жижигхэн хэмжээгээр бол ирэхэд бол хаах болноо. За За та бүхэн яг одоо бол энэ Anita Sink гэдэг уран бүтээлчийн вебсайтыг харж байна. Вебсайт одоо эхний хуудсыг бол та бүхэн ерөөхдөө ингэж харж ингэж шилж болно. За тэгээд энэ хүн маань үнэхээр маш их бүтээлүүдийг хийсэн, төслүүдийг хийсэн ийм одоо уран бүтээлч байгаа. Тийм тэгэхээр ерөөхдөө бол базаад хэлэх юм бол яг гэрэл зураг бүтээх тэгээд гэрэл зургийг авсан гэрэл зургуудаа одоо юу болгох вэ? Ямар төрлийн бүтээл болох вэ гэдэг дээр бол үнэхээр бас тийм шинэлэг төвчээсэн маш бүтээлч ханддаг ийм онцлогтой уран бүтээлч гэж ерөөхдөө хэлж болно. Тийм тэгэхээр юу гэж би бас хэлэх гээд юм хэрэг энэ одоо яг лайвын бас гол зорилго нь бас юу гэдэг юм гэхээр яг манай монголчууд бол бас авиаслог бүтээлийг хийгээд яваад байгаа уран бүтээлчд бас байгаа, гэрэл зурагчд бас байгаа. Гэхдээ бидний хувьд бол яг юун дээр илүү гацаад байгаа юм бэ гэдгийг бол та бүхэн бол надаар хэлэлтгүй бол сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэр бол одоо яг одоо бүтээлүүдээ буюу одоо ер нь бол гэрэл зургууд гэж ярих зүг гэж би бодож байна. Ягаад гэвэл яг бүтээл гэдэг одоо үг маань өөрөө бол бас айгүй тийм өөр утгатай. Бүтээл гэдэг үг бол магадгүй одоо миний зүгээр хувь хүний үзэл бодол юу гэдэг вэ гэхээр бүтээл гэдэг үгийг бол хитрхи одоо хавтгааруулж юм болгон дээр хэрэглээд байна гэж бодож байна. Тийм тэгэхээр шууд л одоо та аппарат орны зураг авчгаар л тэр бүтээл болно гэж бол яг үндэ бол байхгүй. Яг та тэгж бодож болно. Гэхдээ бол яг үндэ бол бас тийм биш байх нь бол илүү олонтой байдаг. За тэгэхээр яг гэрэл зураг тэгээд гэрэл зураг маань бүтээл болох энэ бол бас тохиолдол хэмжээний явцын асуудал бас байгаа. Тийм тэгэхээр юм болгон бидний авсан гэрэл зураг болгон бүтээл биш. Тийм тэгэхээр энэ дээр бас энэ тухай ойлголтыг илүү жоохон гүнзгийрүүлж бас би бас яриа гэж бодсон. Яг ялангуяа энэ уран бүтээлчийн хувьд бол за тэгээд та бүхэн харах юм бол их сонирхолтой л доо. Жишээлбэл одоо энэ хүний хувьд бол маш их одоо гэрэл зураг бол авсан байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ тухайн гэрэл зургуудаа ямар байдлаар ямар хэлбэрт оруулан одоо хамгийн сүүлийн бүтээгдэхүүн гэж одоо монголчууд яриад байдаг. Тэгэхээр сүүлийн одоо бүтээл олон нийтэд дэлгэх юм бүтээл болгож хувиргахдаа
ер нь бол ямар явцыг туулаад байгаа тухай илүү бол энэ дээр бас яхан зөв байх гэж бодож байна. За тэгэхээр жишээлбэл яг энэ Dynata-гийн одоо бас хамгийн тийм бусдаас ялгарх онцлог нь бол одоо яг маш олон тооны юм одоо ер нь олон тоо гэж хэлнэ. Зөвөр ягаад би олон тоо гэж жишээл одоо юу гэдгийг яг энэ book гэдэг одоо ярьж байна. Тийм тэгэхээр одоо яг ийм уран бүтээлийнхэн номыг бол одоо хэдий хийцэн маань тэг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. За тэгээд энэ дээр бас нэг юм манайхан бас л дутуу ойлгоод байгаа юм шиг санагдаад байдгийн. За тэгэхээр ном хийн гэдгийг бас л ингээд нөгөө манай одоо энэ одоо бас сексизмын нөлөө бас яваад идэв гэж магадгүй нэг тийм тайлан шиг үзэх гээд идэг нэг юм зүйл маш их байгаад байна. Яхаа аргагүй бүтээлийн тайлан байж болно. Гэхдээ нөгөө ном маань өөрөө бас аюу олон хэлбэртэй. Тийм тэгэхээр яг одоо 100% одоо бүтээлийн тайлан тийм бас ном байж болно. Нөгөө талаараа бас энэ бол тийм artistic буюу одоо creative тийм ном бас байж болно. Бүтээлч бас ном байж болно. Тийм тэгэхээр тэр нь одоо юу гэдгийг сүүлийн 5 жилдээ авсан бүх сургуудаа ингээд хийгээд ингээд ном хийх гээд байгаа гэхээсээ илүү тэр нь өөрөө илүү одоо яг ном нь өөрөө яг өөрөө бүтээл ном гэдэг одоо яг хэлбэр нь өөрөө бүтээл болох ийм одоо хувилбарыг бол энд яриад байгаа шүү гэдгийг бол бас айгу ялгаж салгаж ойлгороо. Тийм тэгэхээр би бол яг тайлан номнуудын тухай огт яриаг байгаа яг энэ бүтээлч. За тэгэхээр жишээл одоо ингээд Museum of Chance гэдэг одоо энэ номынхын тухай ингээд биднээс мэдээлэл ингээ олж байна. За тэгээ ерөнхий ингээд бас бүтээлүүдийн жишээг бол ингээд тавьсан байж байна. За тэгээд одоо хэдэн хуудастай тий 96 хуудастай тийм хэмжээтэй 88 одоо бүтээл ингээ оролцсон тийм гэж тий одоо ерөөхдөө бол ингээ ISBN-тэй бүхэл одоо яг л одоо ном шиг тий олон улсын зах зээл гарах ном шиг ингэж байдлаар хийцэн байгаа. За тэгэл одоо тухайн хэмжээний текстүүдтэй энэ одоо яг ямар нэг критик юм уу шүүмжлэгч юм уу куратор ч юм уу урлагийн чиглэлийн мэргэжилтэн хүн бас одоо ингээ энэ бүтээл дээр нь ажилласан. Энэ бол текст нь бол ерөөхдөө бас байж гин. За тэгээд та бүхэн ингээд ерөөхдөө харах юм бол ингээд бүгдээрээ адилхан хэмжээтэйгээр ингээд хэвлэгдсэн. Тухайн номонд форматын хувьд бол айгүй тийм адилхан байгаад байгаа. Тэгээд ерөөхдөө бол ингээд яг зохион байгуулалтыг нь харуулж байна. За тэгээд зохион байгуулалтыг нь та бүхнийг анзаарсан бол одоо ингээд нэг юм модон жаз шиг зүйлд хийцэн байгаа гэж та бүхэн л харж байгаа бох тий. За тэгэхээр энэ модон жазд хийцэн байгаа энэ зураг болгоо ерөөхдөө бол өөрөө бас ном гэж бас ерөөхдөө ойлгож байна. Тийм тэгэхээр одоо номны доторх ном гэж одоо ерөөхдөө бол ойлгож бол та бүхэн бол тэгэж болно. Ер нь бол зарим номнууд нь бол иймэрхүү байдлаас хийгдсэн байгаа. За тэгэхээр яг Dynata-гийн хувьд бол бас айхтар надад бол айгүй таалагддаг зүйл нь юу вэ гэхээр ганцхан одоо артист бук гэдэг үүднээс бас хийхээс гадна зөөврийн музей гэдэг одоо бас тийм нэвшил ойлголтыг бол бас олон улс түгээх олон улсад ойлгуулах яг артистик форум буюу бүтээл хийх тийм аргачлал болгож бас явж байгаа энэ уран бүтээлчид бол миний хувьд бол бас маш их надад таалагддаг. Тийм тэгэхээр ер нь бол яг музей гэж яриа л да. Тийм тэгэхээр одоо музей гэдэг зүйл маань ер нь бол тэг юу юм бэ те. За тэгээд музейний хувьд бол одоо юу гэдгийг музей гэдэг бол одоо бидний ойлголцоор бол зүгээр нэг тийм байшин юм уу. За тэгээд байшингийн нэг байшин дотор ингээд нэг хитэн хамтай тэгээд нэг хитэн одоо хүмүүсийн ч юм уу ямар нэг үйл явдлын ч юм уу тийм объектууд буюу те эд зүйлсийг бол ингээд цуглуулсан нэг юм цуглуулгыг одоо музей гэж яриад байгаа юм уу. За тэгээд Dynata-гийн вебсайтаас үзэж байхад бол юу гэж хэлж байгаа юм гэхээр ер нь бол зөөврийн музей одоо mobile museum гэж хэлээд байгаа юм л да англиар хэлэхээр зөөврийн музей гэдэг ойлголтыг бас нэлээд тийм одоо хүчтэй ингэж бас мессежийг нь бас ингэж явж байгаа өөрөө бас ингэж хийж явж байгаа ийм уран бүтээлч. Тэгэхээр энэ хүний хувьд бол хүн болгон яг музей галерейт ч юм уу тэгэж одоо ороод үзээд явах боломж олцсон бас муутай зарим тохиолдолд тухайн одоо байршилд очиж чадахгүй ч байдаг юм уу зарим тохиолдолд музей үнэтэйч байдаг юм уу ер нь бас музейг бас хүн болон музейд байдаггүй энэ бол ганцхан нөгөө нэг Монголын ч асуудал биш юм байна л да энэ ч гэсэн ялгаахгүй энэ асуудлууд байдаг юм байна. Тэгэхээр нэг талаасаа бас музей гэдэг маань ер нь бол одоо яг зөөврийн музей гэдэг нь бас амьд музей гэдэг концепцтэй бас хамт явж байгаа. Тэгэхээр ягаад одоо музей өөрөө нэг тийм хөдлөхгүй нэг тийм entity буюу хөдлөхгүй тийм
тийм байшин байгаад хүмүүс түүнд одоо тэр музейд ингэж очдог. Гэтэл яг ягаад тэр музей ингээ амьд буюу зөөрийн тий хаанч одоо очиж байрлах боломжтой ийм бас байж болдгоо гэдэг ийм одоо концепцийг бол бас ингээд дэвшүүлээд тэгээд тэр концепцийн дахь бас ингээд бүтээлүүдээ хийгээд зөөрийнхөө музейг бол ерөөхдөө бол хийгээд ингээд явж байгаа ийм уран бүтээлч гэдэг үүднээс бол надад бас айгүйх таалагддаг. За тэгэхээр одоо жишээлбэл энэ бас нэг одоо зөөрийн музейгийнх нь нэг хэсэг бол ингээд та бүхэн бол ингээд харж байна. За тэгээд энэ одоо ингээд тавьсан байгаа энэ бүтээлүүдийг бол ерөөхдөө шууд ингээд салгаад тэгээд ингээд хайрцагт хийгээд ингээд хаанч яваачаал ингээд үзүүлэх боломжтой. Буцаал нөгөө яг энэ та бүхэн харж байгаа юм бол яг хэмжээнүүд нь ерөөхдөө ингээд адилхан байгаа. За тэгэхээр адилхан байгаа энэ хэмжээнүүд нь бас ингээд нэг ингээд жижигдүү юм хайрцагт хийхэд бас маш амархан тийм болж байгаа. Тэгэхээр нэг талаасаа музей ингээд хүмүүстэй очих, музей үзэгчтэй очих ийм бас одоо шийдлийг бол одоо уран сайхны шийдлийг гэж яриа л да тий. Маш тийм гоё ингээ олцсон байж байгаа. Та бүхэн бол харж байгаа. Маш тийм энгийн байдлаар гэхдээ бол маш тийм одоо ач холбогдолтой байдлаар ингэж бас хийсэн байгаа. За тэгээд одоо бид нэр яг Дайнатагийн нэлээд одоо дээр үеийн ихэнх үеийн одоо 2 дугаар ном нь Artist Book гэж би бодож байна. Энэ бүхийг бол тийм. Тэгэхээр энэ номынхан бас зарим бүтээлүүдээс бас харъя гэж бодож байна. За энэ бол одоо ерөөхдөө бол ингээд энтгэгчүүдийн энгийн ардуудын бас ялангуяа эмэгтэйчүүдийн хөргийг бол нэлийн бас авч эхэлсэн юм байлээ. Та бүхэн авч байна тий. Тэгээд ингээ багхан ингээ тайлбартай ингээ энэ бол бас нэлийн дээр үеийнх нь. Тэгтээ бол одоо илүү одоо бол одоо илүү хөгжих тал руу ороод одоо эн чинь 30-аад гаруй жилийн турш энэ ажлаа хийж байгаа гэж бодох. Тэгээд илүү хөгжөөд илүү одоо мобайл буюу зөөрийн болоод илүү одоо олон улсын анхааралд ерөөхдөө өгтөөд энэ хүн бол явж байгаа. За тэгээд ерөөхдөө бол маш олон одоо бие даасан үзэсгэлэн гаргасан юм байна. За би баг тоолж барсангүй 40 орчим баг бие даасан үзэсгэлэн болж тарах шиг боллоо. Маш олон хэмжээний 20-30-аад хамтарсан үзэсгэлэнд бол оролцсон юм байна. За тэгээд хамгийн маш олон шагнал авснаас хамгийн томоос нь дурдах юм бол 2014 онд одоо бол яг Францын соёлын яамнаас олон улсад одоо тэргүүлж түүчилж байгаа соёл урлагийн уран зохиолын хүмүүнлэгийн соёл урлаг уран зохиолын салбарт бол ер нь бол хамгийн өндөр амжилт үзүүлж явж байгаа олон улсад түүчилж байгаа ийм уран бүтээлчд олгодог. Chevalier буюу одоо ерөөхдөө бол одоо тийм колони үеийн бас л тийм нэвшил юм да. Гэхдээ бол одоо Францын хамгийн дээд урлагийн зүтгэлтэн хүнд өгдөг ийм цол хэрмийг авсан юм байна 2014 онд. Тэрнээс өмнө 2008 онд бол яг Голландын засгийн газрын бас Ханху Клаусын нэрмжит шагналыг энэ хүн авч ирсэн юм байна. За хамгийн сүүл тавих гэх юм бол 2018 онд бол International Center of Photography буюу ICP гэж одоо та бүхэн мэдж байгаа юм аа. ICP гэдэг Америкийн олон улсын маш том одоо гэр зургийн олон улсын гэр зургийн төв гэж одоо магчилж орчуулах юм бол гэж орчуулж болно. Энэ байгууллагын Infinity гэдэг Artist Book-ийн бол одоо тэргүүн шагналыг бол хүртсэн ийм хүү юм байна. За тэгээд ерөөхдөө бол бас нэлээд дэлхийд танигдсан энэ хүний одоо яг жижиг тийм зөөрийн музей тийм хэлбэрт оруулсан бүтээл болон Artist Book болон энэ хүний одоо принтүүд гэж ярина тий одоо тоотой хэвлэлсэн тийм принтүүд нь бол нийт бараг бас л нэг бараг цаалхан бол 50 орчим олон улсын байгууллагууд, сангууд, музей архивт бол одоо яг байнгын цуглуулганд нь хадгалагдаж явдаг юм байна. Тэгэхээр бол яг бол яг амжилтын хувьд бол маш нэлээд өндөр амжилт гаргацсан явж байгаа хүн гэж бас ойлгож байна. За тэгээд одоо бид нэр юу үзэж байгаа юм бэ гэхээр яг энэ хүний
түрүүн сая би бас хэлсэн Infinity Artist Book гэдэг энэ шагналын эзэн болохдоо хийсэн бас энэ бяцхан видеог ингээ үзүүлэе гэж бодож байна. За тэгээд видеог нь бол би тодорхой хэмжээнд бас яг орчуулахгүй гэхдээ бол ингээ базаа тайлбарлаад явах юм зүг байх гэж бодож байна. За тэгэхээр энэ үргэлжлэл Батхан базаад хэлээ. Тэгэхээр өөрөө хэлжлээ л да. Ер нь бол яг гэрэл зургууд дангаараа бол энэ үед бол тийм дангаараа гэдэг маань ерөөсөө яг ямар нэг хэлбэрт оруулаагүй гэсэн үг шүү дээ. Тийм. Хэлбэрт гэдэг нь тэр ном байна уу? Яг дангаараа одоо принт хэлбэрээр ч гэсэн ер нь бол энэ үед бол тийм дангаараа утгатай, тийм хүчтэй, ач холбогдолтой гэж боддгоо гэж байна. За тэгээд яагаад гэвэл энэ бүтээлүүд нь ямар нэгэн байдлаар хамттай байж ямар нэгэн утга учирыг илэрхийлж бүтээлүүд нь зургууд нь ингээд нийлээд ингээд ямар нэг тийм утга учирыг ингээд илэрхийлсэн байдлаараа л ерөнхийдөө тэгээд хамгийн гол энэ бүтээлүүдийг бас ингээд базаж ямар нэгэн хэлбэрт оруулж байгаагүй одоо энэ хүний жишээлбэл хамгийн чухал гээд байгаа энэ хувилбар бол хоёр хэсэгтэй байгаа байхгүй одоо жишээлбэл яг бүтээлүүдийн ном болгоод хэвлэж байгаа юм. За тэгээд та бүхэн бас сайн харлаа шүү дээ. Яг ингээд ном болгож хэвлүүлэнгүүтээ номынхан гадуур ингээд бас хийчдэг тийм модон тийм жаз маягтай зүйлийг хийсэн байгаа. Дунд нь ингээд нэг юм жижигхэн ингээд тэр номоо багтах юм. Яг жаз бол биш юм. Гэхдээ бол жаз гэх юм уу? Ерөнхийдөө тэгж тайлбарлаж бас болох юм. Тэгэхээр яг номынхон нүүрэн хэсэгт нь яг энэ жазанд нь багтах хэмжээгээр нь ерөнхийдөө бол хийгээд за тэгээ энийг шууд ингээд бас яг принт төлөх юм шиг үлэх бас боломжтой байгааг бол та бүхэнгээс нь харж байгаа бах тийм. Тэгэхээр хит хэдэн одоо хэлбэрт хуурайд байна шүү дээ. Нөгөө гэрэл зургууд маань эхлээд ном болж гин. Тэгээ номоос ахаад бас принт болж ингээл ингээ ерөөхдөө тухайн гэрэл зургийн хэлбэр нь бол ингээ байнга өөрчлөгдөх байдлаар ингэж явж байгаа нь бол аягүй сонирхолтой байгаад байна л да. За тэгэхээр энд бол маш чухал мессеж бол сая хэллээ. Тэгэхээр яг өөрийнх нь хувьд бол яг үзэсгэлэн гаргаад галерей ч юм уу музей ч юм уу хаан дээр ингээд бүтээлүүдээ ингээд тавьчаад тий ингээд харах нь бол
Түүний хувьд бол бас тийм нэлээд тийм хүндий хүүтэн гэж өөрөө хэлжлээ л да. Одоо хүндий хүүтэн sterile гэдэг нь бас тийм их утгатай хүндий хүүтэн тийм надад өөрт нь мэдрэмж бол төрсөн гэж байна. За тэгэхээр яагаад ийм байгаад байгаа юм бэ? Тий одоо жишээлбэл хүн одоо юу гэдэг нь гэр зураг үзэсгэлэнээр ингээ эренгүүтээ ерөөсөө тэгэж бас ингэж 100% одоо жишээлбэл баримлын бүтээлийн одоо баримлч одоо найзуудтай бас ерөнхийдөө жоохон тийм цагаан хатаархал төрж исэн гэж байна л да. Яагаад гэвэл одоо жишээлбэл баримлыг хүмүүс харахтаа баримлын бүтээлийг харахтаа баримлын бүтээлийг янз янзын өнцгөөс нь харна тий гадуур дотор нь явна дэшээ доошоо болно. Ерөнхийдөө бол маш л өөрөө бас хүн бас өөрөө нэлээд тийм одоо хүчин зүтгэл гаргаж ээж ятгатаа л одоо юу гэдэг нь тойрч үздэг ч байд юм уу тийм. Тэгэхээр тийм хүчин зүтгэл гаргаж ээж тухайн бүтээлийг үзээд байдаг. Гэтэл гэр зургийн яг принт болгоод жазлсан бүтээлдер бол ерөнхийдөө нэлээд тийм хурдан гялс нэг хэдхэн секунд ингээ хараад ингээд өнгөрөөд байсан гэж бол өөрөө одоо юу гэдгийг ажилт хийсэн байна. За тэгээд энэ одоо юу гэдгийг асуудлыг илүү одоо өөрийнхөө бүтээлдээ өөрийнхөө зургуудаа анхаарал хандуулахын тулд хүмүүс илүү одоо ач холбогдлоод ойлгохын тулд яг энэ одоо бүтээлийнхаа хэлбэрийг бол өөрчлөх хэрэгтэй, хүнд илүү авчруулах хэрэгтэй гэдэг ийм одоо шийдэлд бол энэ хүн бол хүрсэн гэдгийг бол хэлж байна л да. Тийм хүнд хүрэх талаас нь хаа одоо хүссэн газар гарах боломжтой. Тийм байдлаар ингээд би оруулах тийм одоо хэлбэрт оруулах хэрэгтэй юм байна гэдэг өөрөөхөдөө ойлгосон гэж. За тэгэхээр хэлж байна. Хамгийн анхны бол шийдлийнх нь нэг хэсэг бол юу гэсэн бэ гэхээр яг галерейд гаргадаг үзэсгэлэнгээ ерөөхдөө бол ингээд яг ном хэлбэртэй болгоод исэн гэж байна. Тэгэхээр тэр нь бол яг ном одоо юу гэдгийг үзнэ гэдэг юм байна. Тухайн хүн одоо хувь хүндээ бол айгүй тийм ойр дотн мэдрэмжийг бол төрүүлдэг. Жишээл музейд ингээд том принтүүд ингээд тавьсан байхад бас нэлээд бас хүндий одоо тухайн бүтээлд нь хүрч болохгүй гэл ингээд зөндөө олон тийм хязгаарлалтуудыг бол бас тавьдаг та хүн бол мэдж байгаа. Яг ном болгоод хэвлүүлчих хүн өөрийнхөө гартан бариад илүү одоо ойр дотн тэр номонд өөрийн гэсэн үнэр хүртэл байдаг. Тийм тэгэхээр илүү ойр дотн тийм мэдрэмжийг төрүүлдэг учраас бол ерөөхдөө бол ингээд ном болгоод ном нь бол өөрөө үзэсгэлэн болж эхэлсэн гэж. За тэгэхээр энэ хүртэл нь бас хэлье. За тэгэхээр яг энэ музейм Бухаван гэдэг энэ artist book-ээр бол энэ Infinity artist book-ийн бол тэргуун шагналыг бол энэ уран бүтээлч нь авсан байгаа. За тэгээд энэ та бүхэн сайн харлаа. Энэ бол өөрөө ингээд нэг ном. Тэгэхдээ номын цуглуулга байдлаар ингээд хийсэн байгаа. Нийт одоо 9 номтой. За тэгээд ном болгоно бол энэ номыг бол хаанч задлаад үзэсгэлэн болгочих болно. Тэгээд өөрөө бас тайлбарч хэлж байна. Энэ номуудын энэ одоо хуудсуудын энэ бүтээлүүдийн принтүүдийн хоолнд бол солиод авах боломжтой. Тэгээд хэдийгээр одоо яг 9 ном нь өөрөнгө гэсэн нэртэй өнгө гэсэн тийм яг энэ уран бүтээлчийн сонгосон бүтээлүүдтэй байгаа ч гэсэн яг үзэгч
тухайн одоо бүтээлүүд нь хооронд нь холиод гэх юм одоо өөр байдлаар одоо дэглээд гэж бас хэлж болно. Дэглээд одоо яг тухайн үзэгч бас ингээд энэ номных нь куратор бас болох боломжтой. Тийм одоо боломжийг бол нээж өгсөн гэж өөрөө хэлж байна. За тэгэхээр музей гэдэг бол нэг байшин биш. Музей гэдэг бол зөвхөн одоо музей үзэх боломжтой, цаг хугацааны болон санхүүгийн боломжтой хүмүүст бас нээлттэй байх ёстой биш. Музей гэдэг бол одоо барууны хөгжилтэй улс оронд ч байдаг юм уу, эсвэл одоо инкигийн нэг одоо ядуу тасгамд ч байдаг юм уу, тэр нь хаанч байсан тэр музейг одоо энэ зөөрийн музейг бол дэлгэж нээх боломжтой ийм байгаасаа гэж бол энэ уран бүтээлч хүсээд энэ бол бүтээлээ бол хийсэн гэж хэлж байна. Тийм тэгэхээр ер нь бол одоо яг уран бүтээлчийн за одоо гэрэл зургийн уран бүтээлчдийн тухай илүү биднээс одоо ярьж байна л да. Тийм гэрэл зургийн уран бүтээлчийн хувьд ч гэсэн одоо яг гэр зургуудаа авчаад тэгээд бос нь одоо бол яг ингээд хүний ажил юм шиг тэгж бол хандах нь бол одоо өрөөсгөл буюу одоо бас хангалтгүй гэж хэлж байна л да. Яагаад тэгэхээр нэгэнт одоо цаг зав гаргаад гэр зургууд одоо бүтээлүүд хийцэн юм бол тухайн бүтээлүүдээ одоо хүнд хүмүүст хүргэх буюу одоо dissemination гэдэг одоо ухтгууны тухай биднээс яг энэ тухай ярина. Тэгэхээр dissemination хийж хүмүүст хүргэж янз янзын хэлбэрт оруулж хүмүүст хүргэх нь бол бас тухайн одоо уран бүтээлчийн бас нэг ажлынхаа нэг хэсэг байх ёстой гэж энэ хүн бол үздэг гэдгийг бол сая хэлж байна. За тэгэхээр сүүлийн мессеж нь бол бас үнэхээр бас чухал байлаа. Тэгэхээр яг дангаараа гэрэл зургууд бол ингээ хангалтгүй гэж энэ үгний хувьд бол үздэг юм байна. За тэгээд гэрэл зургуудыг илүү ач холбогдолтой болгох, илүү хүмүүст хүргэхийн тулд гэрэл зургаас гадуур сэтгэх ёстой гэдгийг бол бас хэлж байна. Тэгээд яг одоо архитектур байдаг юм уу, кино байдаг юм уу, бүхэл одоо янз янзын салбартай холбох, хүн төрөх одоо янз янзын хэлбэрүүдийг одоо ирж хайх нь бол ер нь бол бас маш чухал гэж энэ өөрөө хэлж байна. Хэрвээ тэгэж одоо энэ чухал одоо хүмүүст хүргэх юм янз бүрийн аргачлалуудыг, янз бүрийн хэлбэрүүдийг хайснараа тухайн одоо гэр зургийг илүү одоо хүмүүст хүрэхээс гадна хөгжүүлж байгаа ийм одоо хувилбар болно гэж ерөөхдөө үзэж байгаа гэдгийг бол энэ хүн бас илэрхийллээ. За. За тэгээд яг энэ лабын бас гол зорилго нь бас яг энэ
энэ уран бүтээлчийн мессеж, энэ уран бүтээлчийн хийж байгаа уран бүтээлүүд бас миний бас болон Ванжил Арт Институтийн одоо нийт 2013 гэхээр нэг бараг 8 жилээс өнгөрч байна. Тэгэхээр энэ хугацаанд бас Монголын гэрэл зурагчдад уран бүтээлчдэд ойлгуулах гэдэг янз бүрийн байдлаар одоо үзэж байгаа ийм одоо бас мессежүүдийн бас нэг гэж би бас бодож байна. Тэгэхээр та бүхэн бол ирснээр харж байгаа бох. За тэгэхээр би бол нэг нь бол ингээд улаанаар бичээд image making гэж бичсэн байгаа. За image гэдэг үгийг бол ерөнхийдөө бас нэлийн хэрэгжилж эхлээсэ гэж би боддог. Тэгэхээр яг фото гэдэг үг бол өөрөө бас маш ерөнхий тийм үг байдаг. Тэгэхээр фото ялангуяа гэрэл зураг бол өөрөө маш олон салбартай. За тэгээд одоо миний болон одоо бидний голчлон яриад байгаа төрөл нь бол гэрэл зургийн урлаг гэсэн одоо төрөл нь байгаад байгаа. За тэгэхээр ер нь бол яг гэрэл зургийн урлагийн салбарт бол ерөнхийдөө ер нь бол фото гэж ер нь бол багтаа бол ярьдаггүй. Энэ бол англи дээр бол хөвчлэн image гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол одоо хоёр хэмжээс төсөл гэсэн утгатай англи үг байгаа. За тэгээд image making гэдэг нь одоо тухайн төслийг бий болгох энэ явцыг бол ерөнхийдөө хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр монголчууд маань одоо яг одоо image making буюу одоо гэрэл зургийг болон одоо хоёр хэмжээс төслийг бүтээхдээ буюу одоо гэрэл зураг авахдаа бол нэлээд сайн байгаа. Тэгээд нэлээд их хэмжээгээр бол одоо энийг бол хийж байгаа. Ер нь бол одоо нэг хүнд одоо мэдхгүй нэг гэрэл зураг одоо байнгын авдаг зурагч нь одоо хэдэн терабайт файлч байдгийн тий одоо нийлүүлэх юм бол Монголын энэ олон мянган зурагчдын одоо гэрэл зургуудын тоо хэмжээ терабайтыг бол бас нэлээд том тоо гарах бах. За тэгэхээр энэ дээр бол биднес бол маш их хийгээд байна. За тэгээд энэ хийж явж байгаад images буюу одоо энэ бол одоо илүү ягаад би ингээд хоёр дахь устд бичсэн бэхээр image making images гэдэг бол хоёулаас тустай ойлголт байгаа. За тэгээд image making гэдэг бол тухайн одоо гэрэл зургийг бол бий болох явцыг ерөнхий одоо процессыг бол хэлээд байна. За тэгээд процессын үр дүнд бол ингээд images буюу одоо энэ гэрэл зургууд одоо бий болно тий энэ одоо хоёр хэмжээс төслүүд бол бий болно. За тэгээд энэ одоо имижүүд би одоо энэ гэрэл зургууд бидэнд одоо хэдэн сая жива одоо хэдэн терабайтаараа байна. За тэгээд энэ одоо энэ олон зургуудаар яах вэ гэдэг бас асуудал бол ерөөсөө маш тийм тулгамцсан асуудал болоод байна гэж бодож байна. Яхаа зүгээр ганцхан Монголд бас биш гэж бодож байна. Энэ бол ерөнхийдөө бас нэлээд олон улс ч гэсэн бас тийм тулгамцсан олон улсын уран бүтээлчдүүд тулгамцсан асуудал бас болцсон байгаа. За ихэнх тохиолдолд олон улсад ажиллаж байгаа уран бүтээлчд бол нөгөө энэ хит их олон тоогоор бүтээл одоо зургууд авахаас өмнө бол өөр ингэсэн концепттай цөөн тоогоор ингэж нэлээд хязгаарлаж ингэж ер нь бол авдаг байгаа. Тэнгисээс одоо юу гэдгийг хэдэн мянгаар нь бол нэг төсөл төр бол багтаа бол авахгүй. За тэгээд энэ бүгдийг яагаад би англи хэл дээр ингэж бас яриад байгаа гэхээр энэ ойлголтууд маань ихэнх тохиолдолд ингээд яг англи дээр та бүхэн хэрвээ мэддэг болчих юм бол ингээд ойлгоход ингээд цаашдаа илүү бас ойлголт аваад англи дээр ойлголт аваад явхад орчуулад ч гэсэн ойлголт аваад явхад бол бас айгүй төхөмтэй байх болов гэдэг үгнээсээ явж байна. За тэгээд dissemination гэдэг ойлголтыг бол одоо нэвшлийг бол та бүхэн бас сураад авчвал бас нэлээд хэрэгтэй гэж бодож байна. Dissemination ер нь disseminate гэдэг нь бол яг махчсан утга нь бол түгээх хүмүүст хүргэх, дэлгэрүүлэх гэсэн тийм одоо утгатай байгаа. За тэгээд dissemination гэдэг бол ингээд ихэд бол нэр үг болоод явчихж байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бол яг юу гэсэн үг вэ гэхээр энэ бид нэр ингээд маш олон тоогоор хийцэн энэ гэрэл зургуудаа янз бүрийн хэлбэрт оруулж энэ одоо янз бүрийн хэлбэрүүд нь хэлбэрт оруулж хүнд хүргэх хүнд буюу одоо үзэгчдэд хүргэх ийм л одоо үйл явцыг бол ерөнхийдөө dissemination гэж хэлээд байгаа гэж ойлгож байна. За тэгээд за фото гэдэг үгийг бол монголчууд бас хэрэглэдэг. Фото гэдэг бол ерөнхий одоо үг гэдгийг бол ерөнхийдөө ойлгож байгаа. За тэгээд photographs гэдэг үг бол бас байдаг. За энэ үг маань ерөнхийдөө бол яг жишээлбэл фото гэдэг нэвшилт бол жишээлбэл дижитал фото ч орж болно. Бүхэл төрлийн одоо фото дэндүү одоо ерөнхий хэллэг гэж ойлгож болно. За photographs гэдэг бол ерөөсөө яг зөвхөн бит байдлаар хэвлсэн гэрэл зургийг бол фотограф гэж бол хэлдэг. Тийм болохоор энийг бас ялгааг нь бас та бүхэн бол ойлгоод байгаарай. За тэгэхээр dissemination-ы бас мэдээж хэрэг гол зүйл нь бол нэгдүгээрт бол одоо хэвлэх бол байж байгаа. Хэвлэл болгож бүтээл болгож бит байдлаар бол гаргах. За тэгээд мэдээж хэрэг бол үзэсгэлэн байгаа. За үзэсгэлэн бол янз янзын хэлбэртэй байж болно. За одоо саяны Дайнатагийн бас хэлснээр ерөөхдөө бол үзэсгэлэн зөвхөн одоо нөгөө нэг тийм талбайд хан дээр наадаг ийм хувилбар бол одоо тогтоодог энэ хувилбар бол ерөөхдөө бол нэлээд классик буюу бас хуучинсаг тийм хэлбэр рүү орж байгаа гэдгийг бол бид нэр харлаа. За фотобук бол одоо бидний
бас явж заншилснаар магадгүй одоо нөгөө илүү тайлангийн хэв маягтай эсвэл одоо нэг төслийн тийм одоо номнуудыг хэлээд байгаа. За тэгээд артист бук гэдэг бол одоо илүү одоо юу гэдгийг бүтээлч тийм одоо гэрэл зургийн гэх юм артистик тийм фото проектуудын тийм букыг бол ерөөхдөө бол хэлээд байгаа. За тэгээд Дайнатагийн хувьд бол яг энэ артист бук нь бол илүү одоо яг энэ хүний одоо гол ус уран бүтээлийнх нь хэлбэр бас байж болно. За сүүлийн одоо үед бол ялангуяа бит одоо үзэсгэлэн гаргаж чадахгүй тохиолдолд бол бас виртуал буюу дижитал хувилбарт оруулж бас үзэсгэлэн гаргадаг тийм бас боломжос байгаа. За тэгэхээр гэх мэтчлэн бас одоо dissemination бол бас маш олон тийм хувилбартай байж болно. За миний одоо сүүл ажилласнаар бол гэрэл зурагчин Батгэрлийн одоо хүмүүс бол Баги Макс гэж бол нэрээр нь мэдэх бах. Тэгэхээр Батгэрлийн яг ер нь бол pop-up үзэсгэлэн гэж хэлж болно. Pop-up гэдэг нь ерөөхдөө бол ер нь бол богино хугацаагаар гардаг юм үзэсгэлэн. Богино гэдэг нь хэдхэн цагч байж болно. Тийм ямар нэг ер нь төлөвлөгөө байх тийм тохиолдол их байдаг. Тийм pop-up үзэсгэлэн бол Сүхбаатарын талбай дээр хийсэн байлээ. Тэгээд би бол яг тухайн үед нь бол үнэхээр үзэх боломж бол байгаагүй. Гэхдээ бол яг гаргасан үзэсгэлэнгийнх нь зургуудыг бол Facebook-оос авсан. Тэгээд уулзаагүй гэдэг нэртэй юм проектыг бол дэлгэж үзүүлсэн байлээ. Тийм тэгэхээр миний хувьд бол яг зүгээр энэ Дайнатагийн бүтээлүүдийг одоо зөөврийн музей гэдэг концепц байна. Дээрээс нь энэ артист бук гэх мэтчлэн энэ концепц энэ ойлголтуудын тухай ерөөхдөө бол ингээд уншиж яхад надад юу санагдсан мэхээр магадгүй одоо жишээ их юм бол Батгэрлийн хувьд ч гэсэн тэр уулзаагүй гэдэг проектыг те зөөврийн музей хэлбэрт ингэж оруулах магадгүй одоо тийм том байдлаар одоо юу гэдгийг босоо тийм том байдлаар хэвлэх гэхээсээ илүү ингээд жижигэн номнууд болгоод ингээд номын цуглуулга болгоо хэвлэх юм бол магадгүй одоо илүү хүмүүст хүрэх ч юм уу те гэх мэтчлэн одоо юу гэдэг янз янзын санаа оснод гавч илээ. Тэгэхээр бас тийм болох хувилбарт бол оруулах боломжтой төсөл юм уу гэж надад их бодогдсон. Тэгээд хэдийгээр яг би биеэрээ үзэж чадаагүй ч гэсэн надад бол яг бүтээлүүд нь концепц нь тэгээд тухайн хэдийгээр хэдхэн цагийн хооронд гарсан ч гэсэн бас хүмүүст бол маш их хүрсэн энэ цав тахлын нөхцөл байдлыг бол цав тахлын нөхцөл байдалд энгийн хүмүүсийн амьдрал ямар байдлаар бол ямар байдалд орж ийн ямар одоо зовлон шанал гашуудлыг бас ингэж үзэж явж ийн гэдэг энэ бодит баримтат тийм хүмүүстээр тулгуурсан төсөл босон байсан. Тэгэхээр миний хувьд бол бас биеэр үзэх бас боломж бас гарах байлгүй. Гэхдээ бол надад бас маш их таалагдсан. Тэгээд яг энэ юм бас жоохон хэцүү байгаа үед цав тахлын үед бас ингээд зориг гаргаад хэдийгээр төлөвлөгөө байсан ч гэсэн pop-up үзэсгэлэн хийж байгаа хүмүүсийн хувьд бол би бол бас маш тийм би бол өөрөөс нь маш их баярлж байгаа. Тэгвэл Баги Максийн хувьд бол яг асх гэрлгээд та бүхэн мэдж байгаа UBS лизээс зохион байгуулж исэн Урланд бол оролцоод бас дээгүүр байр эзэлж исэн. За тэгээд өөрөө бол илүү одоо commercial талдаа бол ажилладаг юм бас маш авьяаслаг уран бүтээлч байгаа. Гэхдээ яг энэ цав тахлын нөхцөл байдалтай уялдуулаад өөрөө бас ингэж санаачлаад проект хийгээд ингээд pop-up үзэсгэлэн хийж байгаа гэдэг нь бол бас бид нэр хэдийгээр нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч гэсэн бас өөрийнхөө хэмжээнд чадах хэмжээндээ ингээд бас бүтээлүүдээ хийгээд үзэсгэлэнгүүдээ ямар л одоо боломжит хэлбэрээр ингээд хийгээд явж байгаа нь бол бас нэлээд бахархалтай надад санагдчихсэн. Тийм тэгэхээр энэ Дайнатагийн хувьд бол бас хэдийгээр одоо энэ хүний хувьд бол яг үнэндээ бол энэ яг номнуудаа бол ингээд бас худалдаалдаг юм байна л да. Одоо жишээлбэл номнуудын ингээд номнуудын орой жишээл одоо ингээд номнууд бол ингээд авах юм бол за зарим нь бол худалдаанаас гарцсан байна. Нэлийн дээр үеийн номнууд нь бол тийм. За яаж байгаарай. Зарим нь арай сүүл хавийн номнууд нь бол ерөөхдөө бол бас юунд байх шиг байсан. Худалдаанд бас байх шиг байсан. Тий одоо энэ ном жишээлбэл ингээд худалдаанд бол байгаа юм шиг байна. Яг худалдаанд байгаа гэдэг нь яагаад билж байгаа ингээд яг үнийн тавьчихсан байна. Тэгээ ISBN-ийн тавьчихсан байна. Тэгэхээр бас ингээд худалдаж авахаас боломжтой байдлаар байд юм байна. Тэгэхээр энэ бас нэг талаас манай бас Монголын гэр зурагчдын хувьд бол тухай одоо өөрийнхөө уран бүтээлээс орлого олох өөрийнхөө уран бүтээлийг цаашаа үргэлжлүүлэн хийх гэм бас боломжийг олох бас нэг одоо орлогын их усрал болж болно гэж бас харагдаж байгааг та бүхэн бас харж байгаа хаа. За тэгэхээр
бид нэр та ялангуяа одоо гол одоо сонгосон бүтээлийнхэн тухай бас ер нь хөндөд орхий. Яагаад би бас ингэ хөндөөх гээд байгаа юм гэхээр яг энэ Dynautic-ийн хувьд бол та бүхэн ингээд яг өөрийнх нь цахим хуудасламаараа маш их мэдээлэл боломжтой. Энэ хүний тухай видео маш их байна. Тэгэхээр би бол ингэ ерөөхдөө хөнхөн. Гэхдээ бол гол нь бол лайв болгоно би юу гэж бодож хийдэг вэ гэхээр яг энэ 30 минут 40 минутын лайваар би яг ямар мессеж өгөх боломжтой бэ? Хамгийн богино хугацаанд ямар чухал мессежийг яаж игээд өгчих вэ гэдэг үднээс бол ерөөхдөө боддог. Тэгэхээр яг ганцхан одоо зохиомж ганцхан одоо утгаснаарихаас гадна бас одоо ер нь гэрэл зургийн уран бүтээлчийн карьертай байхын тулд бас яах хэрэгтэй олон улсын туршлага бас юу байгаад гэдэг талаас нь бас илүү бас хөндөд байгаа гэдгийг та бүхэн бол анзаарч байгаа гэж надад чинь. За тэгэхээр яг бидний одоо сонгосон энэ Dynautic-ийн 2000 оны бүтээл одоо яг энэ принт нь бол ингээ ерөөхдөө бол байж байна. За энэ бол ингээд нийт 7 принтийн ер нь бол одоо яг энэ бүтээлийн мэдээллийг харахтаа бол энэ доотлын мэдээллүүдийг маш сайн харах хэрэгтэй. За тэгээд энэ бол хэмжээ нь ингээ ерөөхдөө 100 см-ийн хэмжээтэй юм байна. Нийт энэ бол яг 7 ширхэг хэвлэгдснээс зөвхөн энэ одоо принтээс зөвхөн 7 л хэвлэгдсэн гэсэн. Тэгээд limited edition гэж бол англиар бол хэлдэг. Тэгээд limited edition-ыг нэг ерөөхдөө юм байна. За тэгээд энэ бол одоо яг дуудлага худалдаагаар энэ бүтээл гараад хэдэн онд юм дээ 2016 оны 9 сарын 27-нд $5,200 зарагдсан байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө нэг л бүтээлийн тухай яригдж байгаа гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр энэ хүний за энэ 2-оос одоо та бүхэн харах юм бол 2-2-7 гэдэг нь бол ерөөхдөө 7 принтийн 2 дугаарх нь гэж хэлж болно. Тэгээ энэ бол яг ингээд өөрөө тоотой, гараа үсгтэй жишээлбэл limited edition тухай зүгээр хайлт ярихад яг жишээлбэл энэ хүн бол яг энэ принтийг ерөөсөө 7 удаа limited edition 7 ширхэг хийн гэсэн бол яг л 7-оос хийдэг. За тэгээ дахиж бол түүнээс бол одоо хийлдэггүй. Энэ бол одоо юу гэдгийг бас зах зээлийн хувьд бол яг энэ гэрэл зургийн зах зээлийн хувьд бас ингээд зах зээл дээр өөрийнхөө амлалтыг бол өгч байгаа гэсэн үг. Амлалтыг гэдэг нь бас ёс зүйн амлалт гэсэн үг. Тэгэхээр 7 ширхгийг хевлээд юу гэдгийг толуулангийн завчаад тэгээ зарагдаад харна долоолаа зарагдчихлаа гэд ахаад 8 дахыг нь хэвлэж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд бас хууль зүйн болон ёс зүйн амлалтыг бол одоо ингээд өгч байгаа ийм бас хэлбэр юм аа гэж бас ойлгож байна. Тэгэхээр энэ одоо нэг л принт нь бол та бүхэн харж $5,200 гэдэг бол бас л тийм багахгүй. Ер нь бол ганцхан принтийн хувьд бол тийм багахгүй үн гэдгийг бол мэдж байгаа байх гэж найдаж байна. За энэ хүний хувьд бол одоо 2016 гэхээр ойролцоогоор 35-6 жил хөдөлмөрлөж энэ хүний бүтээл бол ихэд бол иймэрхүү энэ бол хамгийн дээдлийн үнэлгээ гэж бас би бодохгүй. Гэхдээ бол иймэрхүү энэ бол бас л дээвэр үнэлгээндээ ихэд орно. За тэгээд энэ бүтээлийн хувьд бол үнэхээр тийм гоё зохиомжтой. Гоё зохиомж гэдэг нь юу гэж билээд юм гэхээр гоё гэдэг нь нөгөө гойчилсан утгаараа бол ярьж байгаа биш. Гоё зохиомжийг би ямар зохиомж гэж боддог вэ гэхээр нэгдүгээрт бол зөв зохиомж. Зөв зохиомж гэдэг нь маань мэдээч эрэг талбай хаваалтын тухай ярьж байгаа хамгийн наазах асуудал тийм. Талбай хаваалт энэ хоёр хүн энэ нэг нь бүсгүй нэг нь одоо өсвөр насны охин байна. Нөгөөх нь ингээл залуу эмэгтэй тий. За энэ хуваалтууд байна. За тэгээд өнгөний энэ гэрэлтүүдийн хоорондын харьцаанууд байна, балансууд байна, хөдөлгөөнүүд байна, биеийн хилэмжүүд нэг нь сууж, нөгөөх нь зогссон байна тий. Энэ бүх зүйлүүд хоорондоо яаж одоо яг тийм нэг одоо симфони оркестр шиг гэж хоорондоо уялдаж холбогдож энэ одоо гайхалтай бүтээлийг бас бий болгож байна гэдэг л одоо зүйлийг би гоё зохиомжтой ингэж хэлээд байгаа. Тэгэхээр өөрөө бол хэлжлээсэй л дээ ихэнхт нь ингээ хар цагаан зураг бол би авдаг. Яагаад хар цагаан зураг гэдгийг нь бол аюул чухал. Тэгэхээр манай монголчуудын хувьд бас би бас өмнө нь бас хүндчихсэн хар цагаанаар авж байгаагаа бас яг тэгж тайлбарлаж бас чаддгүй юм шиг санагдаад байдаг. Яг ингээд яг тийм одоо суурьтай тийм барьцтай тайлбар ихэд байдаггүй. Жохон бие бинийгаа жохон дуурайгаад идэх юм шиг. Гэтэл энэ хүний бол тайлбар ийм байсан. Яагаад би хацаанаар авдаг вэ гэхээр яг энтхэг өөрөх нь улс нь, энтхэг улсынх нь өөрөх нь соёл нь, энтхэг хүмүүсийн одоо өөрийгөө авч явж байгаа
байдал нь тэгээд одоо хувцас хунар одоо орчин бол маш өнгөлөг гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө маш дэндүү хөнгөтэй гэж өөрөө хэлжсэн. Тийм тэгэхээр хитрхи тэр өнгөнүүд нь бас амар тийм маш их тийм noise буюу шууганыг бол бий болгоод байдаг учраас би хавцаагаар ингэж авдаг юм а гэж хэлсэн. Тийм тэгэхээр нөгөө хавцаан гэхээр documentary одоо баримтад болгоо дээрээс нь нэг тийм юу гэх юм бэ? Тийм амьдралын тийм одоо хүнд хэцүү бодиттой байдлыг харуулах гэхээр хавцаан гэсэн тийм тайлбар бол энэ хүн бол хэлээгүй. Энэ хүний хувьд бол яг тэр их хэмжээний шууганыг өнгөний шууганыг дарахын тулд энэ хүн бол ингээд хавцаанаар авдгаа гэж өөрөө тайлбарсан байлээ. Тэгэхээр хүн болгоны хувьд бол нэг тийм концепцэн холбогдсон барьцтай ийм ухамсарт ийм тайлбар бас ерөөхдөө бол жоохон хэмжээнд бас байх хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Тэгэхгүй бол нөгөө хүн болгон хавцаанаар аваад тахаар яг үндэ бол хоорондоо заримдаа бол ингээ ялгахдахгүй юм нөхцөл байдал бас ингээд бас үүсэт байгаа. Манай бас сурагчдын хувьд бол тийм. За тэгэхээр бид ерөнхийдөө бол энэ дарааллын тухай ярьсан байгаа. Тэгээд дараагийн бид нэр ингээ уран бүтээлчдээр ингээд зүүмээ ашиглаад илүү ингээд та бүхэн ингээд бас нэлээд боломжийн хэмжээнд бага хугацаанд ч гэсэн боломжийн хэмжээс мэдээлэл ингээд өгөөд ингээд мэдлэг мэдээлэл ингээд өгөөд явнаа гэж ерөнхийдөө бол бодож байна. За тэгэхээр хугацаа манаас нэлээх явцсан байна. Тэгээд яг одоогийн байдлаар бол ямар нэгэн мессеж бол одоо ирээгүй байна. Zoom дээр бас нэг сүүлийн би бол зөнгөж бас эхэлж байгаа хэдхэн удаа хийсэн болохоор зарим бас функцнаас ойлгохгүй байгаа. Тэгэхдээ яг та бүхэн хэрвээ одоо яг асуух зүйл гарсан бол комент хэлэх юм бол яг энэ лайв видеог одоо би хадгалчихна. Тэгээд хадгалаад доор нь ингээд та бүхэн комент бичээд их юм бол дараа нь ингээд хараад бас ингээд хариултыг бас хэлэх боломжтой гэж бодож байна. Тэгээд энэ яг хувилбар энэ хэлбэрээс та бүхэн таалагдж байна уу? Бас өөрөөсөө бас хэлээрэй. За тэгээд энэ удаагийн лайв маань ингээд дуслаа. Та бүхэн баярлалаа.